За өглөөний минь дэвшүүлээ. Өнөөдөр ер нь аливаа хүний хамгийн чухал зүйл амьдралын эрхэм зорилго, туйлын зорилго юу болохыг нь бодлоо хаваалцъя. Хүмүүс одоо юу гэдэг ялангуяа ихэнх хүмүүс, энгийн хүмүүс маань тэгэл одоо аргэр ажил төрөл, аль хэдэн борын чан зоос гэсээр байгаа л тэгээд насыг бардаг үсттэй. Уул нь бид нар чи өөр зорилготой энэ дэлхийд ирсэн байгаа шүү дээ. Эхлээд энэ дэлхий чи хаанаас үүссэн юм бэ? Энэ хоосон агаар дээр, энэ хоосон огторгууд, энэ хот аргисууд чинь яагаад ингэ мөргөлдөхгүй энэ олон тэр бумаараа, олон нарны аймаг, олон галакси, олон сүүн зам оршин тогтоод байдаг юм бэ? Бид нар хаанаас үүссэн юм бэ? Зүгээр нэг бүүн болоод, Big Bang болоод, нэг тесрэлт болоод, тэр тесрэлт нь хаанаас гараад ирсэн тий? Тийм байхгүй. Тэгээд өөрөөсөө гинт ямар нэгэн байдлаар тохиолдолд үүсчихэд ийм нарийн зохицолгоотой мундаг системтэй яваад байна. Хоос агаар дээр энэ олон хүнд гаригууд чинь тэгээ нар сарууд одууд чинь тэгээ тогтоод байна уу? Тийм юм байхгүй. Эдгээр чинь бүгдээрээ цаанаасаа системтэй бүтээгдсэн зүйл. Тэрнтэй адилхан энэ дэлхий дээрх хүн чинь хүртэл өөрөө цаанаасаа бүтээгдсэн юм. Эцэг эхүүд бол бидний зөвхөн юу гэх вэ? Махан биеийг л өгнө. Яах гэж өгдөг вүлээ? Энэ дэлхий үүснээс хойш дэлхий төгсгөл хүртэлх амьдралыг үргэлжлүүлэхийн тулд. Энийний тулд бидний биеийг өгсөн юм. Хүн болгоны сүнсийг яах нь? Орчлон гихшигч өгдөг юм. Тийм ч учраас хүн болгон, бие хүн болгон, хувь хүн болгон, бодгал хүн болгон чинь өөр эцэг эхээс ах トゥ нараас өөр хувь хүн болж төрдөг байхгүй юу? Яг гэвэл сүнс нь тустай учраас. Эцэг их нь бүтээгээд байгаа нь огт байхгүй шүү. Тэгж дайрын шиг сарамгчин шиг бодож өрөөсөө болохгүй. Тэгвэл яагаад одоо өөр сарамгчингаас хүн үсэхгүй вэ? Хүний нүд жишээ нь одоо яагаад энд ингэж байх хэвтэй? Хэрвээ хүний нүд анхнаасаа өөртөө санамсруу бүтцсэн бол яагаад духан дээр бүтэж болдоггүй? Яагаад гэвэл духан дээр хэрвээ анхнаасаа нүд санамсруу бүтсэн бол амархан сохорно. Тийм биз? Тийм учраас хүн хөхөр доорнууд байдаг шүү дээ. Энэ бүгдээрээ зохиолгоотой. Тэр хүний дотоод ертөнц, тэр хүний хүмүүс таныг зохиогоо, нүдээгүй, балбаагүй, чимхээгүй байхад чинь хүн яагаад инээдэг юм? Яагаад уйлдаг юм? Энэ сэтгэлгээ чинь хаанаас ирдэг юм? Энэ махан биенээс гардгүй шүү дээ. Тархинд байгаа хэдий эдээсээс гардгүй байхгүй. Тэнд яг соронзон долгионууд байгаа. Зүрхнээс чинь саяны энэ үс гарахгүй. Сүнснээс гардаг юм. Сүнс чинь аваачаа тарих зүрхий чинь удадчихэдэг байхгүй. Тэр сүнсийг чи хүн болгоны сүнсийг орчлон гэршигт дээрээс өгдөг учраас хүний махан биеийг хувцсуулсан махан биеийг өгөхээр сүнс чинь байж л байна гэсэн. Энерги хуулиараа энерги үүсэж бий болохгүй, устж алга болохгүй. Тийм биз? Тэгвэл тэр сүнс нь хаанаас ирдэг? Хаашаа явдаг юм? Бод. Хүн юм бол ингэж хүнээрээ байгаад энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд нэг гахаан нохоо шиг сарамгчин шиг амьдсгаагаад иж болохгүй бид нэр. Идэж уусаараагаал тэгээд шороо болоод уусна. Тийм тэнэг байж болохгүй. Болохгүйгээ цаан чинь орчлон гэршээж дохио өгöd байгаа үстэй. Дэлхийг чинь бүтээсэн дэлхийгээс сүрүүлэх гээд байгаа үстэй. Хүн хайртай хүнийхээ төлөө, эцэг эхийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө амьдардаг гэж ярьдаг юм. Ялангуяа одоо юу гэдэг юм. Юм очтой одоо ээж нэр хүүхнүүд юу ч байдаг те. За ичүүч ялгаа байхгүй. Гол нь тийм биш. Ягаад вэ? Аав ээж үр хүүхдийг нас барахаар дагаад өгдөг үлээ бид нар. Үгүй шүү дээ. Сар уйлж байгаа болтгүй шүү дээ. Тэгвэл хүний амьдралын зорилго, туйлын зорилго, эцсийн зорилго чи юу юм? Бодох хэрэгтэй шүү. Яагаад хаанаас энэ оршин хорвоо үүссэн? Хүн хаанаас үүссэн гэдгээс эхлээ бодолтой. Үхчээд хаашаа явах юм гэдгийг очиод саяны сүнс чинь хайчих юм гэдгээ бодооч дээ. Саяны хайртай дотны хүмүүс чинь болохоор энэ дэлхий дээр байгаа төр зүрийн энэ дэлхийн амьдралын хувьд бидний хэрэгцээ байхгүй. Өглөө болгон босож шингэн ууж өлийн илгээд өвтөдөг шиг бидний хажууд байх ёстой энэ хайртай дотны хүмүүсээ бид нар энийгээ хайрлж хамгаалж халамжилж явах учиртай. Яагаад гэвэл энэ чинь бидний зайлшгүй хэрэгцээ өдөр тусмын туйлын зорилго биш. Туйлын зорилго чинь бидний бүтээсэн бүтээгчээ олж таних, тэгээ бодит амьдрал дээр очихоор доош онохгүй дээшээ очихыг хэлэх байхгүй. Бидний сүнс чинь дахиад хүний оргуу хоосоноос бүтээж болсон юм чинь
Дахиад махан биеийг өгчөд асуудалгүй шүү дээ. Буушнаас босгоод ирэх чинь ерөөсөө асуудал биш байдаг байхгүй. Чөтгөрийн талд ороод автцсан хүмүүс чинь тэрцээ дөрөв ойлгохгүй. Илэг доо хийсээр бол дуусна эцэстээ өөртөө хохирно. Тэгэхээр одоо жоохон ухаантай амьд жоохон судалмаар байна. Аль шашин энэ төргээд авах юм ерөөсөө сонирн биш эхлээд бид бүхний бүтээсэн энэ орчлон хорвоо бүтээсэн бүтээгч бие юу гэдгийг дээшээ тэнгэр өөд харалтаа та нар. Энэ агаар дээр тогтоод байгаа дэлхий дээрээ яагаад онохгүй гიშгээд алхаад байгаагаа бодолтой та нар. Яагаад загас усан живдгүү шоу тэнгэрт ундаггүй бодооч тий. Тэгээд зохион дээр өөртөө үүссэн бол яаж тийм гайхалтай үүсэж байгаа юм? Салхидгүй бороо ордоггүй гэсэн бол юу болох вэ? Арут боломжтой хүмүүс нь жоохон сүнс мүсээ бодоод эн чинь яагаад энэ хүний хүмүүс сайхан сэтгэл гэдэг чинь бүгдээрээ сүнстэй холбоотой шүү дээ. Чиний энэ хэдэн эдэстэй чи холбоотой юм ерөөсөө биш байхгүй. Бод. За өдрийг сайхан мөрөлцгөөрэй.